За энэ арга хэмжээний талаар сэтгэлээсээ хуваалцаач яагаад монголчуудад зориулж энэ арга хэмжээг зохион байгуулсан бэ? За сайн байцгаана уу, би Туул байна. За өнөөдрийн ивент нөө монголчуудад Австрали суугаа монголчуудад зориулсан нуруу нугалмын одоо мэдээлэл болгох ивент болж өрлөө. За би өөрийнхөө сурдаг Macquarie их сургуультайгаа хамтраад яг chiropractic-ийн техникийг хамтраад ажилласан байгаа. За яагаад хийх болсон бэ гэхээр миний хувьд одоо за хэмжээрээ ажиллаад 4 жил за Австралид ирээд 3 жил хавцаа болж байна. Тэгээд энэ хугацаанд маш олон хүнд үзлэгчлэг хийсэн байгаа. За тэгээд миний өөрийн анзаарснаар болохоор ер нь бол маш олон монголчууд нуруу нугалмын асуудалд өртдөг юм байна. За тэгээд тэрийгээ хугацаа алдаад дэмжлэгээ оройтуулаад ингээд хүндрэлүүд аяг би огцсон харагддаг. Мэдрэлийн одоо дарагтлалд явагдсан тий. За тэгээд барай массажаар харгалаад яваад байгаа энэ дүр зураг маш их харагдчихээн. Тэгэхээр илүү тохирсон хэмжлэгийг аваасаа тэгээд нурууны бас эрүүл мэндийн талаар илүү ойлголттой болоосаа анхаараасаа гэсэн үгнээс энэ бол энэ ивент их зохион байгуулсан байгаа. Ер нь энэ нурууны өвчлөл, Кайро асуудлууд ялангуяа энэ өнөөгийн нийгэмд их тулгымцсан асуудал болоод байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүс суух, зогсох те одоо ингээд буруу хөвчлээс улбаалаад залуу наснда энэ асуудлуудтай тулгарч байна. Яг тэр түгээмэл асуудлуудад яг мэрэгжлийн эмчийн зүгээс ямар зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна вэ? За хамгийн түрүүнд өртөж байгаа хүмүүс нь одоо бие хүчний ажил хийдэг хүмүүс байна. За маш хүндийн мөрөгдөг. За хоёрдугаарт офисууд нөгөө суугаа ажил хийдэг хүмүүс байна. Энэ ажил мэргэжлийн одоо онцлогтой холбоотойгоо маш олон төрлийн янз бүрийн нуруу нугалмын асуудлууд үүсэж байна л да. За хамгийн түрүүнд өгдөг зөвлөгөө нь болохоор бас удаан битээ суугаач. За суусан байлаа гэхэд 2 цагаас илүү битээ суу. Босоод нэг 5-10 минут хөдлөөд жоохон нуруугаа хөдлөөд өгөөрэй гэх мэт зөвлөгөө байгаа. Хоёрдугаарт нь хүндийн мөрөхөр бол зөв техникээр өргөөсэй гэж бас зөвлөдөг байгаа. Шууд бас тонгоож бас юм хийхгүй айлуулах скват маягаар суулттайгаар тонгоох юм үйлдэлүүдийг хийвэл бас зүгээр. За дээр нь тэгээд жингээ барих, зөв хооллох, сайн унтаж амрах тий. Мөн дасгал хөдөлгөөн гол нь одоо ерөөсөө нуруу өвддөг хүмүүс зөвлөдөг гол юм бас хөдөлгөөн байгаа. Ерөөсөө хөдөлгөөний талаас болоод нуруунд хөшин хүмүүстэй. Тэгэхээр дасгал хөдөлгөөн сайн хийгээсээ өөртөө дуртай хөдөлгөөний сонгоод хийгээрээ одоо усан бассейнд ч юм уу тий. Одоо йогач гэх юм өөрийн дуртай ямар нэгэн хөдөлгөөнийг хийгээсээ зөвлөж байгаа юм биш нэр зүгээс.